За өнөөдөр та бүхэндээ Гэрээчек хэмээх вебсайтыг танилцуулъя. Гэрээчек XYZ гэдэг Монголын анхны AR гэрээний зөвлөх байгаа. Гарын үсэг 6-аас өмнө шалгуул гэдэг ураатай. Гэрээгээ байршуулад эрсдлийн иж бүрэн тайлан, хууль зөрчлийн сэрэмжлүүлэг ба хэлцээрийн зөвлөгөө 60 секундэд авнаа. Хуульчдад цаг тутам 200,000 төгрөг шаардлага гүйцэтгэж байгаа. За, боломжууд эрсдлийн оноогоор дүгнэнэ. Таны оруулсан гэрээг англи тус бүрээр наривчлан графикаар харуулнаа. Хоёр гэрээний төслийг зэрэгцүүлэн шинжилж, аль нь санхүү болон эрх зүйн хувьд илүү ашигтайг тодорхойлно. Гэрээний ашиггүй заалтыг өөрчлөхийн тулд нөгөө талд шууд хэлэх эсвэл имэйлээр явуулж болохгүй ч өгүүлбэрүүдийг бэлдэж өгөх байгаа. За ер нь сонгосон гэрээнүүд маань болонгот Монголд хамгийн их асуудал дагуулдаг 5 гэрээг сонгосон байгаа. Эхний ээлжинд хөлбөмбөрийн гэрээ, зээлийн гэрээ, түрээсийн гэрээ, орон сууц захиалгын гэрээ, энэ бас нэлээд асуудалтай байдаг гэрээ, худалдах авах гэрээ. За ер нь бүгдээрээ л ер нь нэлээд асуудал дагуулдаг гэрээнүүд байдаг. Энэ 5 төрлийн гэрээг яг хуулийн дагуу хийхгүйгээс болж жилд шүүхээр шийдэгдэг маргаан бол 40,000 холд авсан байна. Тийм болохоор өөртөө 60 секунд зарцуулаад энэ миний хийж байгаа гэрээ хууль нийцэж байна уу? Надад ашигтай талууд байна уу? Ашиггүй талууд нь юу вэ гэдгийг шинжилүүлээд үзчихвэл дараагийн маш их мөнгөний хохирлыг чинь ингээд урьдчилан гээд байхгүй болгох тийм боломж ингээд байна. За таны хийсэн гэрээ бол 90 хоногийн дараа усан цөхөн танд харагданаа. Шудрах хязгаартай. Та нэг удаа бол гэрээ шинжилүүлнэ. Хоёр дахь удаага бол нэг удаагийн 9,900 төлөх боломжтой. Эсвэл хязгааргүй шинжлэх бол та сарын энэ про эрхийг бас авчвал зүгээр хамгийн эрэлттэй. Энэ бизнесүүд зориулсан багц байна. За ерөнхийдөө цаашдаа ер нь яах төлөвлөгөөтэй байгаа вэ гэвэл Монголын compliance operating system болох зам гэж байгаа. Гэрээний эрсдлийг шалгах нь зөвхөн эхлэл байгаа. Бид Монгол дахь байгууллагуудын хууль эрх зүйн эрсдлийг иж бүрэн удирдах автоматжуулах AI платформыг хөгжүүлж байгаа. За энэ эхнийх бол ингээд бэлэн болж байгаа. Хоёр дахь бол тендерийн материалыг урьдчилан шалгах, HR-уудад бас хэрэгтэй хэсэг орж байгаа. Энд бол компаниудад энд болонгууд нөгөө нэг ICO-гийн стандартыг. За энэ бол байгууллагын эрсдэл системчлэн аудит гэж орж байгаа. Бас давхар ямар нэгэн төрийн байгууллагуудад болон өөрт хэрэгтэй гэрээнүүдийг бас бэлтгүүлэх тийм хэсэг бас удахгүй бас орж ирнэ. За үндсэн ажилдаа оръё. За гэрээ шалгах гэдэг. За энэ дээр ингээд гэрээг автоматар ингээд таниулж болно. За энэ хөдөлмөрийн гэрээ интернет татсан байгаа. За текстээр оруулж болно. PDF-ээр эсвэл Word-оор эсвэл зураг хэлбэрээр бас оруулж болно. Дээдлэн 5 зураг. За файл сонгох гэдэг орчин. Би ингээд хөдөлмөрийн гэрээг ингээд нэг гэрээ ингээд татаад авсан байгаа. За тэг шинжилгээ эхлүүлэх гэдэг. Хөдөлмөрийн гэрээн legal input юм стандартсан дүгнэлтээр гарч иж байна. Уг хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн тухай хуулийн 21 оны шинжилсэн найруулга зарим заалтууд зөрчилдсөн буюу ажилтны эрхийг хязгаарласан заалтууд илэрлээ. Ялангуяа туршилтын хугацааны цалин, ажлаас салах мэдэгдэх хугацааг хуульд дахин тохируулах шаардлагатай. Дунд зэргийн эрсдэлтэй юм байна. Гэрээний үндсэн эрсдлүүд болон туршилтын хугацаа алданг нь ажилтан танд хүнд нөхцөлд тусч байна. За энэ цалин илүү цагийн өсөлт 100-аас 65, хариуцлага алдангийн юм байна. Туршилтын хугацаа бас арай гайгүй оноотой байна тийм. Нууцлал өөрчлөлт хүйс бол бүр 40 оноотой байна. Илэрсэн ноцтой асуудал ер нь бол 2 зөрчил илэрсэн байна тийм. Туршилтын хугацаа ба цалингийн суудгаллын зөрчил. Хөдөлмөрийн гэрээний хуулийн заалт бол ийм заалт байгаа. Сөрөг үр дагавар
За хууль нийцүүлэн засах ингэж заснаа. Туршилтын хугацааг дээдлэн 3 сараар тогтоож үндсэн цалин 100% олгохоор өөрчлөлтөнд тусгах. Цалингаас шууд суудгал их аюултай заалт байна. Цахилгаан зөрчлүүд нь дотоод журмын зөрчил гаруй цалингаас суудгал гэсэн байна. За энэнийг болонгууд хуулийн заалтыг бол тулгая. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйл заасны дагуу эд хөрөнгө бүрэн хариуцлагын гэрээгүйгээр шууд цалингаас суудгал хийх хориглоно гэсэн байна. Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээгүйгээр. За энийг болонгууд хууль нийцүүлэн засах эд хөрөнгийн хариуцлагын хуулийн дагуу тусдаа эд хөрөнгийн хариуцлагын гэрээгээр зохицуулнаа гэсэн заалтаас оруулах ёстой байна. Туршилтын 3 сар бол AI-ийн хэлцээрийн зөвлөгөө болонгууд туршилтын хугацааг 3 сар болгон бууруулах. За энэ ажилтны санаачлагаар гэрээгээ цуслах мэддэг хугацааг хуулийн дагуу 30 хоног болгон тохируулах. За анхаарал үүстэй заалт. Ажлаас гарсны дараа өрсөлдөж байгууллагад ажиллахыг хориглосон заалт нь нөхөн олгорлгүй бол хүчинтэй биш байх эрсдэлтэй. Сургалтын зарлыг нөхөн төлөх нөхцөл тодорхойгүй байна. Ажил амралтын цагийн хуваар 7 хоног 40 цаг байхаар хууль нийцсэн байна. Ээлжийн амралтын үндсэн хоног хөдөлмөрийн хуулийн дагуу тусгасан байна гэж байна. За энийг ингээд тайлан энэ ингээд юг ингээд хуулаад авчнаа. За манай Facebook нэгдсэн байгаа. Одоо тэгээ өөрийнхөө юм дээр одоо ингээд гаргачихна шүү дээ ингээд. За ийм юм байгаа юм байна гэдэг энийг одоо ингээд өөрийнхөө одоо утсан дээр ч өмнөд дээр ч юм хадгалчихна. Манайх явандаа дуудахгүй нөгөө нэг энэ гэрээг ингээд бүр ингээд шинжлэн ингээд бүр ингээд гаргадаг. Бүр зохиодог. Гэхдээ хуульд нийцүүлэн тэгээд нөгөө нэг оролцогч талууд өөрийн чинь талын бүх мэдээллийг ингээд давхар ингээд оруулаад бүхэл бүтэн ингээд гэрээг чинь ингээд хилээд гаргахад бэлэн болгоно. Одоо энэ дээр бол зөвхөн өөрт чинь одоо ашиггүй талуудыг л гаргаж иж байгаа. За мөн хоёр гэрээ харьцуулах гэдэг бас. Хоёр төрлийн ингээд гэрээг ингээд бас харьцуулж ингээд гарах хэрэгтэй. Одоо нэг өөр нэг хүнтэй нэг хийсэн гэрээг чамтай хийсэн гэрээтэй ч юм уу ингээд харьцуулах нь ш. Эсвэл орон сууцны худалдаа авах гэрээн дээр болонгод өмнө хийжсэн гэрээг өөрчилж хийчих гэрээг яагаад эндээс авах зүйл юу вэ? Ер нь юу вэ гэдгийг харьцуултыг хийх. Тийм бас боломжтой байгаа. За ерөнхийдөө ингээд гэрээ чек цэг XYZ хэмээх сайт маань нэг ингэж ажилладаг байгаа. За баярлалаа.